чи гараад орж ирэхдээ юу яараа. Цонхон дээр чинь цаасан дээр нэр нүх бичсэн нэр сэвчсэн цаас байгаа юу. Цонхон дээр чи би нэг ав тав дээр нь цаагаа дугаарыг тавиад орчихсон. Гарыг дэмж магадгүй. Тэр цаасыг ээжтэй төхүүлж өгöd яваар заяа. Юу харахтаа. За хэдүүлээ өнөөдөр юу яана? Ярилцсан хэдүүлээ. Нэг ийм юм байгаад байгаа. Дэрэг дээр ийм бүүм гэдэг одоо ингээд дандаа дээшээ бууддаг юунууд арилжаа хийдэг бүтээгдэхүүнүүд байдаг. Индексүүд юм байна. Ийм индексүүд байдаг. Краш гээд дээшээгээ эсрэг бууддаг юунууд байдаг. Индексүүд бас байдаг. Энэ крашууд нь болохоор бүгдээрээ доошо буудна. Доошогоо эсрэг руугаа юу яадаг гэсэн үг. Бууддаг гэсэн үг. За ерөнхийдөө бол миний энэ сургалт хийхгүй гэж за хийчи гэж шийдсэн шалтгаан нь юу байсан бэ гэхээр энэ байсан. Энэ одоо ингээд доошоогоо бид нар ашиг хийх ёстой шүү дээ. Сэл арилжаанд зөвхөн сэлд нь баа явахгүй. Тэгээд тэгж яхад эн чинь ингээд дээшээ авираад байсан байхгүй. Амар олон хоног. Бүр сар гараа 2 цаг. Тэгэхээр энэ дээр арилжаа хийхгүй байсан учраас ингээд харж исэн чинь энэ нэг ийм риски маягийн юм үүсгэндэ гэж бодсон. Энэ өчигдөр уржигдөр эднэр гараад ингээд явсан. Тэгээд за энэ ийм хотхор үүсээд унаж магадгүй гэсэн юутэйгэр нөгөө прогноз аваад тэгээд за хий гэж шийдсэн байгаа. За энэ дээр бид нар гэхдээ энэ краш 600 дээр арилжахдаа одоо энэ өмнөх энэ би гүйцээгүй байгаа учраас бид нар энэ дээр ажиглалт хийя. Гүйцэх юм уу, гүйцэхгүй юм уу гэх тийм ээ. За ийм нэг юм. За нөгөөх нь болохоор энэ бүүмүүд байгаа тийм ээ. Энэ крашуудаас бол юу л зүгээр идэг манайхаа. Краш энэ 600 зүгээр идэг. 300 маш гоё байдаг байсан. Гэтэл нөгөө 300 эднэр маань нөгөө яасан бэ гэхээр ингэсэн. Бүр эндээс явсан байхгүй юу? Бүр энд ч биш. Бүр энэс өмнөөс явсан байхгүй юу? Тэгтээ дандаа доош чиглэлтэй ингэж явжсэн байхгүй. Яг дунд нь мэдээж өсөлт хийн л те ингэж жоохон өсөлт хийгээд. Тэгсээр хагаад энэ маань энэ урагшаа өшөө бүр дата байгаа. Энд чи 20 эдэн мянгаас эхэлсэн байхгүй юу? Дээшээ бүр энэ 20 эдэн мянгаас эхэлсэн. Тэгээд датагаа ингэж гаргаж чаддгүй тийм юу платформ. Эхлээд тэгэд ингээд доош явсаар хагаад ингээд бүр 1000 хэдэн зууруу орж ирсэн байхгүй юу? Ингээд $841 руу хүртэл орсон юм байна. Тэгээ ингээд орчхоор нөгөө үнэн нь ингээд хямдхан энэ доошо будаж байгаа шүү дээ. Доошо. Тэнгууд ингээд үнэн нь хямдхан болцохоор чинь ямар ч ашиггүй болчихж байгаа байхгүй юу? Буудуулаад хэдэн цент $1 буудаад байгаа байхгүй юу? Ийм хямдхан болцохоор. Тэгэхээр би энийг орхиод бүүм хийжээтэл краш 600 гарч ирсэн. Краш 600. Энэ краш 600 хаанаас гарч ирсэн бэ гэхээр эндээс одоо ингээ 20 эдэн мянган доллар дээрээсээ дахиад эхлээд явж байгаа байхгүй юу? За тэгээд эн чинь ийм хөдөлгөөн байгаад байна шүү дээ тийм ээ. Энэ дотор одоо нэг хотгор, хоёр дахь хотгор, одоо гурав дахь хотгор хийх нь зайлшгүй тийм ээ. Гурав дахь хотгор. Яг гэвэл 24 цагийн лаач өөрөө ийм юм гарцсан ба шүү дээ. Ийм доожинууд тий. Тэгэхээр одоо энэ эргэх чинь гэж үзэж байгаа. За эргэхдээ яаж эргэх юм бэ гэхээр ийм хөдөлгөөн хийх гэж гэж бодож байгаа. Би ийм. За тэгвэл энэ хүртэл явах юм бол эн чинь хишний хоног унах юм. Эн чинь нөгөө нэг буудна гэж байдаг байхгүй юу? Одоо алт шиг ингээд тийшээ амар хурдан ингээд тийм байхгүй. Яг л минут цагаараа явдаг учраас энэ ийшээгээ дахин 1 2 3 4 5 хоног дор хаяж ингээ уналт үзүүлэх гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр 5 хоногийн дотор хүн энэ дээр бол унжаахад хангалттай их мөнгө хийж чадна. $100 дансагч өсгөж чадна. Тэгээд 4 рүү оруулаад харангууд
нөгөө дийлигийн энэ 3 зүү чинь энэ 2 зүү голын доороо нэг энэ зүү чинь юу болж харагдаж байгаа юм бэ гэхээр 4 цаг дээр харахаар ийм хотгор дүрс болж харагдчих тийм ээ. За харин энэ хотгор дүрс маань энэ дээрээ ирж гүйцэх үү, эндээс буцах уу гэдгийг бид яаж мэдэх вэ гэхээр одоо энийг арилгах чинь. Энийг арилгаад энэ доторхоо харахын тулд цагаа шахаад харцдаг. Пиззэ байгаа бол буучч магадгүй. Энэ дээр очих шаардлагагүй юм байна тийм ээ. Энэ зүг хийц учраас одоо хийгээгүй газар зөвхөн энэ болсон юм аа чинь 20 минут чинь 23 болсон. Оо за. Ийм идэхгүй. Энэ одоо пиззэ дээр ирсэн байна. Одоо энд буцаач үй давлаа. За энийг давах нь харъя. Энийг давчаад шууд доошлох нэ. Энэ уулны энийг би хийчих гэж бодсон. Энийг цаг юм байна тийм ээ. 30 дээр пиззэ байна харъя. Байж тийм. Энийг хийчихэж байгаа байхгүй юу? Энийг. Яг энийг хийгээд доошлуулж байна. За одоо энэ зооныг яг энэ зооныг даваад гараад ирэх юм бол тэгээд тэр чигтээ доошогоо явлаа гэж үзлээ энийг. За тэгэхээр бид нар энэ дээр арилжиж болох юм байна. Ер нь бол доошо харах цаг нь болцсон юм байна гэж үзээд би сургалт зарлахаар шийдсэн. Өмнөх сургалт авсан улсууд маань олигтой юм хийж чадаагүй. Яагаад гэвэл дөнгөж сургалтанд ороод бид нар нэг ажиглаад хичээл номоо үзээд байж ичл ханш эсрэг явцсан. Крашн дээшлээд бүүм доошлоод эхэлсэн. Тэгээд орхисон байгаа. Тэр хүмүүсээ би нэмэгдүүлээд оруулаад ирсэн байж байгаа. Тэр хүмүүс маань одоо хамтдаа ингээд суралцаад явах хаа гэж бодож байна. За нөгөө бүүмээ харъя. Crash 601 иймэрхүү тийм ээ. За одоо бүүмээ үзье хэдүүлээ. За энэ 300 500 эднэр бол хэрэггүй бүүм 300 500 эднэр бол ерөөсө буудаад олигтой ашиг өгдөггүй одоо нэг маш бага хэмжээний юм өгдөг гэсэн үг. 600 ялгаагүй. За 900 мянга 2 дээр арилжна. За 1000 үзье. 1000 одоо дандаа дээшээ баядна. Эднэр бол доошоо сэлдэн шүү дээ тийм ээ. Энэ бол одоо дээшээ баядна. За ингээ харж итэл юу маань өөрөө бүүм маань 1000 маань өөрөө бас энд нэг ийм ёроол хийгээд ирлээ. Одоо энэ ёроолыг хийсэн гэсэн үг. Энийг би хаана энэ за энийг ингээд хийсэн гэсэн үг тийм ээ. Одоо харин эндээс бид нэр дээшээ эргэж болов уу гэж бодоод байгаа. Миний хувьд. Яагаад вэ гэхээр энэ юм байгаа. Энд нэг ийм томор дүрсээ авчиж болж байна. Ингэж авчиж болж байна. Тэгэх юм бол энэ принтер зон болж байгаа. Энд хүрээгүй байгаа. Энэ дээр хүрээгүй байгаа шүү. Энэ талтай дүрс нь гүйцэж байгаа ингэж. Тэгэхээр энэ пиззэ болчихж байгаа. Тэгэхээр энэ пиззэ дээрээс би хийх гэж орж ирлээ гэж ойлгож байгаа. За тэгээд одоогийн байдлаар бол 30 минут дээр нэг юу гарцсан байна. Доожи гарч байна. Тэгвэл 30 минут 5 минутын дараа хаагдах чинь энэ буудад хаагдчихвал тэгэл өөр болчих шүү дээ энэ тийм ээ. Зүү маань. Буудаж хаагдаж чадахгүй бол энэ дээрээс яг энэ зон дээрээс энэ цэнхэр дээрээс буудаж хаагдаж дээшээ буудаж хаагдаж чадвал энэ лаа ногоон болно. Арай өөр хэмжээ гарч ирнэ гэсэн үг. Яг энэ чигтээ ингэж явсараа таагдчих юм бол энэ чи ийм дээрээ дороо зүйлтэй жижиг биетэй лаа болчихж байгаа учраас эрг нь ханш эргээд хааш орж ирэх юм гэхээр дахин энэ зон руу орж ирж өгсөх болов гэсэн ийм таамаглалтай байна. Тэгэхдээ том зургаараа бол ерөнхийдөө ханш дээш харах гэж байгаа. Энэ хараа. Энэ ийм байгаа. Том зургаараа дээш харах гэдэг. Дээш харна гэхээр бүр ийшээ ингэж явахын нэр бол биш. Ямар ч гэсэн нэг 2 3 хоногийн өсөлт байх байхаа гэсэн ийм юутэй байна. Прогнозтой байна. Ийм. За тэгэхээр би энэ хоёрыг хараад Crash 600 Boom 1000 хоёрыг би харчаад за одоо ч бас нэлийн унлаа. Одоо эргэх цагт өгчээ тийм ээ. Одоо энийг ингээд даваад ингэж хаагдаж чадах юм бол өшөө дээшээ оройр гоёх юм байна. Энд нэг зүйл авах юм байна. Энийг хийж магадгүй гэсэн иймэрхүү прогнозтой байгаа. За энэ нь эцэст яг юу юм бэ гэвэл энэ жижиг цагийн ийм хотгорын Facebook гэрсэн гүдгэр. Тэгээ энэ гүдгэр дүрсийн принтер зон энд байгаа. Тэгэхээр би ийшээ ороод ирэх баха гэсэн ийм бодолтой байна. За тэгээд энийг жижиг цаг дээр
та нар энийг нэг жижигхэн гэж бодож байгаа хөөхгүй энэ дэр маш их мөнгө их боломж байдаг. Яг гэвэл энийг бид нар эргээгээд одоо баг цаг руу бид нар чинь 1 минут төр тавьж арилждаг хүмүүс шүү дээ, тийм ээ. Баг цаг руу ингээд хараад үзэх юм бол ийм өндөр өсөлт байгаа байхгүй ийшээ. Тийм байгааз? Ийм том өсөлт. Эргэхийг бид хүлээн. За тэгэхээр бид нар энд боломжууд байна гэж үзээд энэ сургалтыг эхлүүлчихье гэж шийдсэн. Яагаад хүмүүс аявих асууж ирсэн надаас багшаа энийгээ заагаад гэл ингээл тий. Тэг би жоохон залхуурж байгаа. Тэгээд нэг хоёрдугаарт гэвэл бас ханш аягүй жоохон муухай байсан учраас ингээд хүн амтны мөнгө төгрөг авчаад тэгээд нөгөө ханш нь явж өгдөггүй. Тэг би 1000 энд дэлчлээд явах үү тий. Тэгж одоо бас жоохон цааргалаад исэн. Тэгээд болж ийн гэж үзэж байгаа энийг. За бас нэг юм нь юу вэ гэхээр vintage дээр spike up, spike down гэсэн тийм юунууд гарч ирсэн арилжаанууд. Тэрийг би ер нь их тоохгүй байсан. Энийг хийгээ болоод байсан учраас тоохгүй байгаад байсан. Саяхнаас харин тэрийг сонирхож эхлээд нэлээд ажиглалт хийсэн, демогоор хийж үзлээ. Болж ийн ерөнхийдөө бол зарчмыг ойлгочлоо. За иймэрхүү зарчимтай явдаг юм байна. Энэ boom crash-аас бол арай өөр зарчмаар явдаг юм байна гэдгийг нь ойлгоцсон. Тэрийг бас би зааж өгье гэж бодож байна. За тэгээд хэрвээ энэ boom 1000 crash 602 маань эсрэг хөдөлгөөнд ороод эхлэх юм бол нөгөө vintage-ийнхээ spike-уудыг буудуулаад явчихна. Vintage spike-ууд нэг тийшээ одоо эсрэг хөдөлгөөнд ороод эхлэх юм бол нөгөө буудуулдаг талынхаа эсрэг хөдөлгөөн гэсэн үг шүү дээ. Эсрэг хөдөлгөөн гэдэг нь тийм ээ. Энэ бол up дандаа buy буудуулдаг байтал энэ маань эсрэг хөдөлгөөндөө орно гэдэг нь buy буудуулдаг байтал ингээ яваад ивэл гэсэн үг шүү дээ, тийм ээ. Доош яваад байвал бид нар crash 600 дээр очиж хийн гэсэн үг. Crash 600 маань sell зөвхөн арилжаанд ордог. Гэтэл энэ маань өөрөө эсрэгээрээ sell явахгүй дэшээ яваад ах юм бол бид нар юун дээр очих нөө. Vintage-ийнхээ нөгөө spike up down гэдэг хоёр төрлийн арилжаан дээр очих гэсэн үг, тийм ээ. Тэн дээр чинь олон сонголт байгаа. Spike up 600, up 150, тэгээд spike down 600, down 150 гэдэг тийм ээ. Эдгээр бусд нь бол жоохон онцгой хөдөлгөөнтэй байлээ. Жоохон нэг ашиг жоохон бага өгдөг гэхүү. Нэг тим юм байлээ. Тэрийг судалсан. Тэгэхээр биднэрт ийм 5 бүтээгдэхүүн байж хахад 5 бүтээгдэхүүн дотроос бүр арга ятгад нэг нь явж яддаг юм байгаа зү тийм ээ. Бүгдээрээ эсрэг зэрэг явна гэж аахгүй шүү тийм ээ. Тийм юм байна. За тэгэхээр нэгдүүлээ хэд хоног эднэрийг нь ухаатахыг. За тэгээд нөгөө spike up down гэдгийг нь болохоор зөвхөн утасны эмтэй тав дээр харагдаад байгаа. Юуг нь олохгүй байгаа. Нөгөө ийм одоо энэ шиг ийм trading view гэдэг энэ алтан дээр бол бид нар trading view дээр зорчдог шүү дээ. Энэ дээр бол бид нар энэ chart.derivative.com гэдэг энэ дээр зорчдог. Гэвч нөгөө vintage-ийн spike-уудыг юун дээр зордгийг нь сайтыг нь олохгүй байгаа. Vintage.com руу н орохоор байхгүй байгаа байлээ. Зөвхөн мета тав дээр харагдаад байлээ. Тэгэхээр одоо яадаг юм бэлээ гэд бодож ин багш нь. Тэгээд хин нөгөө долгор сүрэн судлыг гэсэн яасан? Долгор сүрэн орж ирсэн үү? Багш нөгөө юу н оператор руу нь яриад бэлсэн чинь та наадга чатаар биччих би тэгээ танд хүнээс нь сайн асууж байгаа хариуг гээл. Чат бичсэн чинь хариу өгөөгүй лээ. Тийм ээ. Өнөөдөр таалгасан. Тий. Уул нөгөө юун дээр болохоор нөгөө сурталчилгаан дээр болохоор Vantage app заавал давхар нөгөө trading view энтер ашиглахгүйгээр өөр дээрээ бүх юмтай analytics хийх юу яах бүх хэрэгслүүр тийм юмтай боллоо гэдэг бас тийм юу тавьчихсан байсан. Хэд хоногийн өмнө. Тэгэхээр заавал тэр нөгөө тийм өөрийнхөө пэйж рүү өөрийнх нь сайт руу л орж хийх юм болов уу гэж орж хийх хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгээд компьютерээс болохоор app байхгүй л гэж хэлээ. Компьютер дээр аппликейшн байдгүй тэднийх. Компьютер зориулсан аппликейшнгүү зөвхөн утасны аппликейшн тавьдаг байхгүй юу? Тэгэн гууд яах юм гэхээр за байж байгаарай. Би энэ юу руу н орчход сайт руу н орчход та нарт дэлгэцэн үзүүлэх. За өнөөдрийн хувьд бол хэдүүлээ vintage данстай vintage дээрээ үзээд vintage дансгүй нь
болохоор юун дээр үзээд дансаа нээгээд дэрив циком дээр яаж данс нээдгийг тэр тухайгаа үзээд хэдүүл ингэж явна. За тэгээд багш нь энд нэг юм хайгаадах юм. Repeat. За энэ ч яг vintage. Заавсан. Энэ одоо юуг хаагаарай. Нэг хаахгүй бити чарлаад бай. За байж гараа. Оо минь хөө. Алийг нөх нэг нь. Энэ бэрхсүүлтэй юм жоохон харшил хөдлөхөд байдаг. Market perspective shares indexes гэж юм тийм ээ. Indexes гэдгээр нь ороод үзэгдэх. Uptown гэж байна уу? S&P X. Energy, metals. Битрээс. За би энд хүн рүү залгаад. Манай нэг шавн мавнер тэнэмгээр байж байгаа. 980 тасо парнэс хатдаг. Оо, энэ Индонез Бали дээр явж байгаа шүү дээ. За. Энтэй холбогдсон. Би явлаа шүү. Цаана их яваа. Би үсээ тань явж. Сорваа хийж чадахгүй мэн. Чимээгүй байж чадахгүй. Чи чимээг байх хэрэгтэй байхгүй? Чадахгүй би явлаа. Ямакал үлдэж гэнэ үү?